Сайн бацхан өмнө хаяа би яагаад ийм харагдаж байгаа вэ гэхээр энэ баг үлгэр боллоо. Нэг удаа би ингээ 2 дахь өдөр ингээ найрамдал явуулсан байхгүй ангийнхантайгаа тэгээ автобусанд суугаад нэгээр мөөлж амар disgusting байсан. Тэгээ найрамдал руу очиод нэг хүн дахин тэрийг хийшүү ингээ загнаагүй л дээ гэхдээ жоохон ядаргаатай гэх юм уу. Тэгээ гэхдээ найрамдлын хоолн жоохон сонирн байсан яад гэвэл цай бүр бүтэн нэг шүлний аяг шиг юм тиймэрхүү юм дотор хийсэн. Тэгээ би бүр гайхаад л тэгээ би цай аммаар байсан. Яад гэвэл би уусаа цай уух дургуултай цай амар сонирн ус ч юм уу луун ч юм уу усан луун ч юм уу тэрээс их амтдагтай ш. Тэгээ гадаа гараад тоглоод бэлтгэл хаврын баярынхаа бэлтгэл эд нарыг хийгээд тэгээ яг нэг 2 дугаар ангийнхаагаа хүлээж алт ингээ тоглож ийсэн байхгүй юу. Тэгээ би бүлтэрж унтсан. Энэ би өнгөч юм шиг мэдэрхтэй байна. Тэгээ би бүлтэрч унаад боссон чи иймэрхүү болсон. Гэртээ хараад эмчлээд шүдний эмнэлэг рүү очоод зураг авуулаад нарийн зураг бас авуулаад тэгээд иймэрхүү болсон шүү дээ. Бас тэр үед миний уруур амар суулна гэх юм уу хавтцсан амар өвчтэй юм шиг зомби шиг юу харагдсан. Тэгжэл explain хийхээр юм байна. Бас тэр үед зөндөө уйлсан бас уйлалдаа гараа өвдөгсөн бас энэ баг бас гайгүй. Тэгээд миний бодсноор амар гайгүйсэн. Яад гэвэл би бүтэн нүрээ ингээ амар өвдсөн шалбарсан цус гарч байгаа гэж бодсон байхгүй. Дэй 2 юм bay шүү. Дэй 2-оор иймэрхүү харагдчих. Миний уруул гайгүй болсон. Тэгээ урууландаа бас хүүтэн жин тавиад тэгээ нэлээд гоё ясан тэр хүүтэн жин нь. Би одоо хүртэл тавьмаар л сорогны тос түрхэд тамьядингаар арчаад л тэгжэл идэрх гээд байгаа шүү дээ. Тэгээ бас миний YouTube-ийн азтан бол тодорцсон байгаа. Одоо зөвхөн Instagram их яваад байгаа. Тэр азтан бол гадаадд сурдаг бас 6 дугаар ангийн. Тэгээ бас адил хийгээгүй бичлэгнүүдээ бас оруулъя шүү. Та нарыг гүйдэхгүй тулд сайн өмнөхийн бичлэгнүүдийг оруулах байгаа шүү. Битгий санаа зовоорой би. Тэгээ идэгчээ буцаад бичлэгнүүд хийгээд ихэрнэ. Тэгээ энэ бичлэг амар сонирн баялаа гэхдээ би зүгээр шүү. Баяртай манай хам peace.